За бидний үзэж байгаа үзэгчтэй өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бид нар нэг сонирхолтой зочин урьж авчирсан. Тэгээ би ариун санаа гэдгийн нэрийг. За энэ Монтессори одоо нийгэмлэгийн бас нэг тийм гишүүн гэж ойлгосон нь үү? Олон улсын Монтессори холбоо гэдэг. Байгаа. Тэрний гишүүн. Тэгэхээр хамгийн гол нь бид нар энэ Монтессориг эхнээс нь гэдэг энэ номыг орчуулах юм ажилтай байсан. Тэгээ энэ номыг орчуулах явцдаа бид хоёр танилцсан. Тэгээ би аюу их баяртай байгаа. Одоо ялангуяа энэ хүүхдийн хөгжлийн чиглэлээр одоо нэг ч гэсэн хүн бас энэ Монтессорийн сургалтын янз бүрийг мэддэг. Монтессорийн сургалтын тухай одоо өөрөө ингээд мэрэгжлийн төвшөнд ингээд танилцсан. Энэ номын орчуулга бол эхлээд хэд хэдэн хүн дээр яваад тэгээ болохоо байгаад явсаар байгаад ариун санаа дээр очсон. Тэгээ ариун санаа маань орчуулаад би бас хойноос нь хараад ингээд одоо гаргаж байгаамаа. Нэлээд олон хүний оролцоотойгоор бүтэж байгаа ном да. Тий. Тэгээ одоо бид нар өнөөдөр яа харахгүй номын тухай ярьж байна. Бид нар ингээд дандаа ингээд цээжний бангаар ярьдаг гэж бас хүмүүс одоо үнэн ч юм уу удлаа ч юм уу гэж боддог байж магадгүй. Тэгэхээр манай одоо номын хавц ингээд одоо бэлэн болж байгаа. Тэгээ энэ номын хавцан дээр бас сая намайг шүүмжилж байна. Ийм байдаг, ийм байдгүй гэдэг. Тэгээ яг энийг дээр янзлаад ингээд ер нь одоо нэг утгагүй 2-3 хоногоос ингээд авах байх. Тэгээ энэ ном маань би юу гэж одоо үзэгчд уншигчтай одоо хэлмээр байна гэвэл маш гоё орчуулагтай ерөөсөө монгол хэлээрээ уншиж байгаа юм шиг тийм одоо сайхан сэтгэл төрөх өөрийн мэдлгүй энэ одоо ном руу орох ийм сайхан орчуулга болсон тэрэнд одоо баярснаа илэрхийлье. За зөвхөн миний хувьд ч гэсэн энэ номыг орчуулах болсон ингээд завшаан олцсон төрөөс баяртай байгаа. Яг ч аргагүй нөгөө номыг орчуулах явцдаа өөрийн мэдсэн мэдлэгээ дахин баттгаж тий эргээд буцаад нөгөө нэг тийм төдийлөн сайн бүрэн ойлголтгүй байсан зүйлээ илүү баталгаажуулж авсан байгаа. Энэ номны бүлэг тусварт ерөнхийдөө одоо өнөөдрийн монголчууд биднэрт ямар хамаатай юм байгаа юм бэ гэдгийг бид ярихыг хүсэж байна. За энэ ном бол ерөнхийдөө энэ Монтессорийн холбоо гэж байдгийм байна. Олон улсад тэндээс энэ Монтессорийн цэцэрлэгүүдийг одоо бас мэрэгжлийн, онлын, практикийн янз бүрийн байдлаараа дэмжихэд зориулсан юм янз янзын номнууд гаргадаг, тэрийг ашигладаг, эцэг их уншдаг иймэрхүү практик байдгийм шиг байна. Гэхдээ бид нар бол энэ номыг бол өнөөдөр тэр Монтессори цэцэрлэгийг хөгжүүлэх тэрийг одоо түгээх байдлаар энийг гаргах зорилго бид нар тавиагүй. Бид нар илүү энэ эцгийг уншаасаа. Монтессори гэж юу юм хэрвээ хүүхдээ өгж байгаа бол хэрвээ өгөх гэж байгаа бол ер нь одоо Монтессори гэдэг чинь одоо ямар нэгэн тийм тусгайлсан юм биш. Ерөөсөө орчин үеийн хүүхд хүмүүжүүлэх арга хэлбэр бол янз бий. Тэрний нэг нь бол Монтессори. Энээс өөр бас олон янзын аргууд байдаг. Хоорондоо гэхдээ ойролцоо. Бид бол нөгөө Монтессори гэдэг тэгэхээр ингээд хүмүүс маань одоо гэдэг айгуу тийм жоохон баригдмал байдлаар ойлгодог л да. Хязгаарлагдмал байдлаар. Гэтэл энэ онл арга зам маань өөрөө болохоор яг яаж бүтсэн одоо бий болсон бэ гэхээр Мария Монтессори гэдэг энэ хүн маань өөрөө бүхэл бүтэн одоо бүр 50 жилиг тий яг хүнийг тэр дундаа хүүхдийг ажиглаж чухам энэ хүүхдийн хөгжил хэрхэн яаж явагддаг юм бэ гэдгийг хүндэнгээс ажигласны үр дүнд энэ хүүхдийн хөгжлийг яаж дэмжих үү? Энэ хүүхдийн хөгжилд юу саад болж байна гэх зэргийг ингээд олж ажиглаж мэдж авсан байгаа. Тэрнийхээ үндсэн дээр энэ онод арга зүг одоо ингээд боловсруулсан байгаа. Тийм. Тэгэхээр хүүхдийн хүмүүжлэгээс сайн ярьлаа. Тэгэхээр миний бодлоор манайд хүүхдийн хүмүүжлийн тухай ойлголт байхгүй байна. Одоо манайх чинь нэг уламжилт хүүхдийн хүмүүжлийн одоо гэрийн хүмүүжил янз янз юм ярьдаг шүү дээ. Хэрвээ тэрийг хүүхдийн хүмүүжил гэж үзэж байгаа бол тэр хүүхдийн хүмүүжлийн үе өнгөрөөд өөрөөр хэлбэл одоо хүүхдийн хүмүүжлийн үе гэдэг ийм юм байсан бол одоо үеэ өнгөрөөд яг тэр бидний уламжил ёс заншлаараа хүүхдээ хүмүүжүүлдгийн эсрэг хүүхдийн хүмүүжлийн энэ одоо чиг хандлага үүсчихэд байна гэж би боддог. Монтессори ч гэсэн би тэгж бодож байгаа. Тэгэхээр нэгдүгээр бүлэгт бол хүн болж төлөвшөх тухай байгаа. Тэг хүн болж төлөвшнө гэдэг ингээд бид нар ярих энэ үгийг зөндөө сонссон. Энэгээр ороод энэгээр гараа, энэгээр ороод энэгээр гараад яваад идэг те.
хүн болж төлөвшөх, хүн байх энэ төр гэж бид нэр зөндөл ярьдаг боловч яг юг хэлээд байгаа юм бэ? Яг юг хэлээд байгаа юм бэ? Тэгээд хүүхдэд одоо яг төрхөөс нь ихсүүлээд тэр хүн байх гэдгийг яаж хүн байхад нь туслах юм бэ? Дэмжиж өгөх ёстой юм бэ? Ийм хүмүүжил яаж олгодог юм бэ гэдгийг энэ ихний бүлэгт бас орсон байгаа. Тэр талаас нь бас яриул хүн сонирхолтой байна. Ерөнхийдөө ингээд хүн болж төлөвшнө гэдэг яг орчуулгын хувцас бид нар ингээд нэлээд хэдэн үгэн дээр нэлээд ингээд санал бодол зөрчилдөж ирсэн. Хүн болж төлөвшөх гэхүү энэ төлөвшөл гэдэг чинь хизээ хүртэл явагдах зүйл юм бэ? Тэ? Тэгвэл одоо яг энэ ихний бүлэгдээд өөрийгөө бүрэлдүүлэх гэдэг хэсэг явагдаад яриад байгаа. Тийм үгээр явж байгаа. Өөрийгөө бүрэлдүүлэх гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэдэг. Энэ дээр нэлээд ингээд мэтгэлцэж бас наан цаар ингээд санал бодол шүүмжлэл ингээд шүүмжилсэн хэсэст за ер нь бол өөрийгөө бүрэлдүүлэх гэдэгтэй тогтъё. Энэ хүн бол төлөвшөх гэдэг чинь хамгийн гол нь зөвхөн хүүхдээр яриад байгаа зүйл биш. Үндсэн төлөвшөх төлөвшлийн чухал үеийнод бага насанд тохиодог. Бага буюу энэ балчин насанд тохиод байгаа. Өөрийгөө бүрэлдүүлэх гэдэг үгийг болохоор бид нар яг хүн болж төлөвштэй яагаад холбоод байгаа юм бэ гэхээр хүүхэд одоо эхийн хөвдөд ингээд бүрэлдэхтэй эхийн хөвдөд ингээд бүрэлдэн бий болохтой яг эхлээд бол ээж хамгийн гол нь шимт хичээлтэй хоол хүнс идэж эрүүл орчинд байж хүүхэд минь эрүүл байждаг байгаа. Нэгсэндээ хүүхдийн өсөлт хөгжил эрүүл сарвал өсөж байж тэр процесс нь бол орчингоос бол ээжээс хамаатай байгаа. Харин хүүхэд мэдлэлээ нөгөө нэгэн бие байсан ээж хүүхэд хоёр нэгэн бие байсан бол тусдаа бие хүмүүс болж байгаа. Тусдаа бие хүмүүс болонгуудаа тэр одоо зөвхөн нөгөө ээжээсээ одоо ихсээрээ дамжуулаад те хүүгээрээ дамжуулаад шимт хичээлээ авдаг байсан бол одоо хүүхэд маань өөрөө орчинсоо шимт хичээлээ авдаг. Өөрөө орчинтойгоо харьцдаг боломж нь нэгдэж байгаа гэсэн үг. Энэ дээрээс улбалаад юу ярих гэдэг гэхээр өөрийгөө төлөвшүүлнэ гэдэг чинь өөрийгөө бүрэлдүүлнэ гэдэг чинь нэгсэндээ өмнө нь яг бүх зүйл автоматар гэхүүд одоо ингээд хүүсээр ингээд дамжуулаад шимтэж авч ирсэн бол ээжээр дамжиж орж ирсэн. Ээжээр дамжиж орж ирсэн бол одоо хүүхэд өөрөө харах хүртгүүгээрээ орчноос судалж өөрөө тийм бүх мэдрэгүүгээрээ дамжуулж орчинтойгоо танилцах хэрэгтэй болж байгаа. За наад захын жишээ аваад ярих юм бол одоо энгийн зүйлээ жишээ авъя л да. Төгөлдөр хор тоглож сурах гэд бодъё. Тийм бол тэр зүгээр төгөлдөр хорыг сонсоод ч гэдэм үү эсвэл хин нэг нь тоглож байгааг сонсоод хүн сурч чадахгүй. Заавал тэр хүн өөрөө орлого гаргаж өөрөө тэр товчлуурууд дээр дарж дасгал хийж тэрийг өөрийн болгож авч чадна эзэмшин. Яг л иймэрхүү байдлаар хүүхэд яг өөрөө орчинтойгоо харьцах байдлаар өөрөө орлого хийж өөрийгөө бүрэлдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл ихээр дамжуулж бүх юмыг мэдэрчээс хүүхэд бол одоо бүх юмыг шууд өөрөөрөө ингээд энэ хүртхүүгээрээ мэдэрнэ гэдэг маань тэр бүх хүртхүүнүүд чинь үндсэндээ бол энэ хорвоо ертөнцтэй холбогдоод тэрийгээр ингээд юмаа мэдрээд өөрийн болгоод ингэж бүрдүүлнэ гэсэн санаа да. Тийм. Одоо ингээд хэрвээ та ингээд бодоод үзье. Хүүхэд маань ингээд хөлд орох гээд байна те. Яг хөлд орох гээд байгаа үедээ мөсөд сурж байгаа үедээ хүүхэд бүр ингээд унсан ч байсан өндөөж босоол те. Унсан ч байсан өндөөж босоол урдталт нь ямар нэгэн саад байх ч л тэрийг давах гал ингээд орлдог. Хэрвээ би тэр хүүхдийг хөлд оруулах шин суулгах жил да. Тэгэх юм бол яг уу тэр цаанаасаа би явж сурмаараа мөсөд сурмаараа гэсэн хүсэл эрмэлзлийн хөлд оруулах шин суулгаад яг уу тодорхой хэмжээгээр боомлж чинь. Тэрээс саад учруулж чинь. Тэгэхээр яг уу хүүхэд маань тодорхой хэмжээгээр хөлд орно. Гэхдээ магадгүй удаашралтай. Эсвэл хүлгийн тавилт нь буруу ч гэдэм үү. Тодорхой хэмжээний түнхэнд нь ачаал ирч гэдэм үү. Болоогүй ахт нь яг хүүхдэд хөгжилтөнд тодорхой хэмжээгээр саад учруулдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр бие даасан хүн болох тийм үү? Тэр тухай бид нэр ярьж байна. Тэгэхээр хүүхэд төрөөд за 16 7 нас хүртэл одоо насан туршид одоо бие даасан хүн болно гэж бид нар мэднэ шүү дээ тий. Одоо гэр бүл болоод өөрийгөө аваад явах тийм үү? Энэ бүх процессыг ингээд хүн одоо бие даасан одоо хүн болоод ингээд одоо нийгмийн амьдралд ордог. Тэгэхээр бие даасан амьдрал гэдэг маань тэр нэг наснаас тэр төрсөн цагаасаа ингээд үе шаттайгаа явсаар байгаад 17 8 нас хүрээд бие даанаа. Тэгэхээр бидний энд яриад байгаа юм бол тэр хамгийн анхан шатны бие даах процессууд нь яаж явагддаг юм бэ? Өөрөө тэрийгээ бол хийж чадахгүй.
тэрийг бол эцэг их эргэн тойрных нь одоо дэмжиж тусалж өгнө гэж байна. Тийм. Тэр асуудлын тухай бид нэр ярьж байгаа гэж болгож байгаа тийм ээ. Тийм. Яачааргүй нөгөө дөнгөж төрсөн хүүхдийг та төсөд үзэх юм бол тодорхой хэмжээгээр одоо нэг үндсэн харилцах байдал нь ойлгох тий өөрөө өөртөө эргэж хөрөөж чадахгүй бүрэн бусдаас хамааралтай байдаг. Гэхдээ тодорхой хэмжээгээр хүүхд юу гэдэг наад зах нь одоо гэдэг би хаана төрчвөө тий би хаана ирчвэ гэдэг байдлаар ингээд эргэн тойрны ажиж харж авах үед эцэг эхчүүдийн зүгээс за тэгвэл би хүүхдийнхээ энэ харах хүртгүүгээр орчингоо судалж байгаа энэ үед нь тий орчинтойгоо танилцах гээд байгаа энэ үед нь би энийг яаж дэмжих вэ? Дээр үед одоо ингээд ялангуяа ингээд манай монголчууд нүүдлийн ард хүн байсан учраас орон дээр хөвтөж байгаа хүүхэд тооноор тий тэр одоо нүүдэлж байгаа үйлчид ингээд юм хардаг байсан бол одоо орчин үед цаг нөхцөл байдал өөр болоод дээш харахад цагаан таасал харагддаг. Тэгэхээр чи яах вэ? Энэ хүүхдийн энэ харах хүртгүүг нь өдөөж байгаа зүйл байхгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үед нь бид нар эцэг эхчүүдийн зүгээс өөртөө ямар нэгэн байдлаар тусалж чадахгүй энэ үед нь бид нар тэгвэл хөндлөнгөөс ямар тусламжийг үзүүлж чадах юм бэ? Энэ хүүхдийн хөгжлийг дэмжих. Тэгэхээр хүмүүс бас сонирхолтой байж бол амтан хүн хоёрын ялгаа нь тэн дээр юу гарч ирж байна. За ингээд амтан гэд үзэх юм бол одоо энэ номон дээр айгу ойлгомжтой жишээ авцсан байгаа. Одоо дөнгөж төрсэн унах те унах мэдлэлээ төд бодлого дөрвөн хөл дээр дэнцэгнэл ихийнхээ хажууд одоо их сүргтэйг нийлээд ингээд явж идэг жишээтэй. Гэтэл хүүхэд гэдэг бол төрлөө бүхэл бүтэн бараг ингээд 8 9 бар бүтэн жил шахуу ээжээсээ ааваасаа бүрэн хамааралтай байж идэг. 3 нас хүртэл бараг. 3 нас хүртэл. Яг миний ярьж байгаа жишээ болохоор нөгөө хөдөлгөөний хувьд хүүхэд мөлхөс сурсан үедээс л сайн дураараа ерөөдөө бол ээж аваасаа өөрөө холдож орчингоотойгоо танилцах байдлаар эрэл хайгуул хийж эхэлдэг. Тэгэхээр чи энэ үе хүртлээр хүүхэд яг хуу эцэг эхчийн тусламж эцэг эхээс хамааралтай ажилладаг. Энэ гэхдээ бас яагаад нөгөө талаараа давуу байгаа юм гэхээр амтан бол үүдээ говь цөл нутад амьдардаг амтан гэж байна. Усны амтан гэж байна. Заавал замаг тий одоо шалбааганд амьдардаг амтан гэж байхад хүн бол хаан төрн тэр төрсөн газараа тасан зогсож чадвартай байдаг. Магадгүй энэ 9 сарын энэ хугацаа энэ бүтэн жил 3 жилийн хугацаа гэдэг чинь хүүхэд хаан төрсөн байна. Тэндээ дасан зогцох тэр боломжит хугацаа хүүхдэд олгож байгаа. Тэгэхээр иймэрхүү яриануудыг бол бид ингээд зөндөө сонсож байгаа боловч яг ингээд өөрийнхөө амьдрал дээр тусгах нь ихээр бид хоёрын яриа дэндүү бас ерөнхий болоод байж магадгүй. Тэгэхээр амьтны хувьд бол ерөнхийдөө цаг хугацааны асуудал тэр амьтны өөрөө аваа явах бие даасан чанарыг одоо тодорхойлж байгаа. Тэ одоо төрөл 30 минутын дотор хөл дээрээ усаад тэгээ 1 нас 2 нас гэхэд бараг л одоо үржлийн юмд орцсон явж идэг. Маш хурдан. Гэтэл хүн бол цаг хугацаагаар хэмжигдэхгүй яаж дэмжиж өгсөн. Тэр хүүхдийн дотроос булгилж байгаа. Тэр хүүхдийн дотроос энэ хорвоо ертөнцийн танилцсан тэр ирмэлзэл бол дандаа байдаг. Тэр ирмэлзлийг яаж одоо дэмжиж өгөх вэ гэдэг чинь энэ ном зааж өгсөн байгаа. Энэ номонд тэр тухай өгүүлсэн байгаа. Тэгэхээр яаж зааж дэмжиж заах биш. Дэмжиж тэр хүүхдийн өөрийгөө тэр бүрдүүлэх гэж байгаа тэр ирмэлзлийг дэмжиж өөрийн тэр бүрдлийг нь бий болгоход хүн тус дэм болох ийм л юмны тухай ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр амьтны хувьд бол цаг хугацаа байдаг юм байна. Хүний хувьд бол одоо орчин нөхцөл тэгээд эцэг их эргэн тойрны хүмүүс тэр хүүхдийн хөгжлийн онцлогийг мэдэрсэн дэмжлэгүүд үзүүлээ. Тийм. Жишээ хэлье л да. За жишээ хэлэх юм бол одоо ингээл нөгөө хүүхд одоо хил дорох процесс байна л да. Хүүхд ингээд дөнгөж одоо судалгаар ингэдэг юм л дээ. Одоо яг ингээд хүн альва хэлийг ингээд сурах өгөгдөлтөд төрдөг. Ямар ч хэлийг сурах. Та орос төрсөн бол орсоор хэл дорхосон. Би монгол төрсөн учраас монголоор хэл дорсон тий. Хаан төрсөн бахаас хамаарат ороод энэ тухайн улсынхаа хэлийг ингээд эзэмших чадвартай байдаг. Гэтэл магадгүй төрөлхийн тэр хүүхэд ингээд сонсголгүй гэж бодъё. Тэгхийн бол 6 хүртэлх сартаа хүүхэд яг шулгандаг. Гэтэл гаднаас нь өдөөлт байхгүй болоод ирэнгүүт
нэгсэндээ тэр хүүхэд сонсохгүй учраас ямар нэгэн өдөлт авах гэсэн үг. Тэгэнгүүт тэр хүүхэд шулганхаа болдог. Нэгсэндээ өөрт өөрцөн байсан өгдөл байсан боловч магадгүй тэр нэг сонсголын бэрхшээлж идэм юм уу? Эсвэл тэр хүүхэд хэрвээ ямар ч нөгөө одоо нэг маавлийн энтер гээл те нөгөө хүний төлөвлөлтөнд тусгаарлагдаад амьтдны донд өссөн хүүхдүүд байна шүү дээ. Тэдний жишгээр аваад үзэх юм бол гаднаас ирсэн өдөөлт байхгүй болонгод тэр хүүхдийн тэр нөгөө өгөгдсөн байсан өгдөл нь замхаар далга болчихно гэсэн даа. Өөрөөр хэлбэл чонтой хамт амьдарч байсан хүүхдүүд бол одоо уйлж сорох нь байна шүү дээ. Тий, ер нь бол. Тэр яг тэгэд амьтдын донд өсөөд сүүлд нэг томорсон хонь нь хүмүүсийн дунд оруулж л дээ. Гэвч тэр хүүхэд зүгээр нэг ганц хоёр өгнүүдийг одоо үгийн байлг нь бол нэмэгдээд гэсэн гэж байгаа. Гэтэл хэл гэдэг чинь зөвхөн үгийн нөөцөөр хязгаарлагддаг зүйл биш шүү дээ. Тэр чинь хэл зөө, өгүүлбэрийн бүтэц, өгүүлбэр зүгүүд маш олон нарийн чимхлэр зүйлүүд байдаг. Тэр зүйлүүдийг бүрэн төс хязгаарч эзэмсэж авч чаддгүй. Тэгэхээр яг л нөгөө юм яг одоо нэг хөгжлийн одоо ялангуяа амьдралын эхний 3 жил ч одоо юу болж өнгөрч байна гэж бодох юм бол хүүхэд маань яаж ийн хэлд орж байна. Хөвтжил байдаг байсан хүүхэд маань хөлд орж ийн, гүүж ийн, харайж ийн. За яасан бидний эрхэм лим шиг байсан хүүхэд маань ямар нэгэн би ингэмээрэн тэгмээрэн гэдгүү бидний айсаар л байсан хүүхэд маань мөдөдлгөө би энийг өмсөхгүй би тэхгүй ингэхгүй гэдээ яасан өөрийн гэсэн үзэл бодолтой би хүн болоод ирдэг. Би таах чадваргүй байсан бол яасан өөрөө хуцаа өмсдөг. Өөрөө нүр гараа уучдаг. Тодорхой хэмжээгээр бие дагаас сурч байна. Өөрөөр хэлбэл амьтантай харьцуулж ярьж байгааг бол амьтад бол юм сурахгүй. Тийм ээ? Амьтад инстинкттэй учраас тэр инстинктээрээ амьдралд одоо тэр амьтны амьдралд юу хэрэгтэй ингээд тэрийг одоо өөрөө хинээч заалгуулахгүйгээр одоо ингээд мэдрээд ингээд явждаг. Хүн бол тийм инстинктийг байхгүй учраас хүн зааж сургаж өгөхөөс нааш болохгүй. Одоо яг инстинкт гэдэг ярингууд яг магадгүй зарим нэг амьтад тайртай хүмүүс ингэж магадгүй л дээ. Үгүй амьтад ч юм сурдаг штэ тий. Гэтэл яг хуу амьтын юм сурдаг. Гэхдээ тэрнийхээ цаарлууд бол хүн шиг биш. Хүн бол яг хуу ямар орчинд яаж өссөн таринсаас хамаарат энэ хоёр гараар те юуг л бол юуг бүтээх боломжтой. Бид нар эргэн тойрныг хараад үзье л да те. Бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйлс хүний гараар бүтсэн зүйлс гэдэг. Ном одоо энд байгаа зүйлийг харахад бүгд л тийм байгаа даа. Тэгэхээр аюу олон хүмүүс бас ярьдаг л да. Ер нь бол амьтан хүнээс дээр биш шүү дээ. Тэ одоо хүнд юм зааж өгөхгүй чадахгүй нэ. Гэтэл тэр унаг хурах те бүгдээр ингээд одоо хормхон зур ингээд өөрийгөө аваад явцдаг, ихээ дагаа явцдаг, амьтнаас сухтаа чаддаг те. Ийм юм сурчих юм аа гэтэл хүн дийдгүй юм байна гэд. Ингээ харахад бол хүн бол аюу тийм одоо бойтог. Хүн ерөөсөө юм сурхаас наашгүй. Ийм одоо амьтнаас дорой юм шиг харагдаж байгаа боловч энэ чанар нь хүнийг ухаантай болгосон. Өөрөөр хэлбэл хүнд юу ч зааж өгч болно. Тэрийг сурна. Өшөө цаашаа сурна. Тэгэд амьтнаас илүү болно. Тэгэхээр энэ одоо чадвар чинь энэ чадваргүй байдал хүнд бол бүх юмыг сурах боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ хүн бол амьтнаас илүү гэж үзэх ёстой. Яг одоо таны ингээд саний хэлснийг ингээд сонсохоор надад өөр ирэхгүй нэг дүр зураг бууж ирж байна л да. Мария Монтессори одоо нөгөө хүний хөгжлийг зөвхөн ингээд нөгөө бага наснд нь гэлтгүй 24 нас хүртэл тодорхойлсон байдаг. Ерөнхийдөө хүний хөгжил ийм үе шаттайгаар явагдсан юм байна гэд. Тэгээд нэг нилээ хожим нь олцсон нэг зураг л да. Өөрийнх нь зурж ирсний зургийг ингээд болцоогаар дүрсэлсэн байсан зураг байдیں۔ Тэн дээр болохоор яг ингээд хүн төрхөөс өмнө ингээд тэр болцоо айгуу тийм ингээд бондхор тийм ингээд болцоо байгаа байхгүй юу? Одоо үрээр зөвлөх юм бол ямар одоо нэг үр байла те тэр үрийг ямар хөрсөнд хэрхэн яаж арчилж ургуулж байгаас хамаарат хэрхэн цэцэглэн дэлбэлэх нь хамаарна. Тэгтээ тэр үрийг ингээ харахад бол зүгээр л жижиг үр те. Гэтэл тэр дотор нь ямар нөөц болцоо байгаа, ямар зүйл байгааг бол олж харах боломжгүй. Яг л иймэрхүү байдлаар хүүхдэд бол ерөөс асар их нөөц боломжтой байдаг. Хамгийн гол нь орчноор дамжуулаад тэрийг нь хэрхэн явж дэмжих вэ гэдг нь насанд хүрч бидраас орчингоос хамаарчдаг. Орчноос хамаарна. Энэ номон дээр над нэг жишээ миний урд нь бас төдийлөн анзаардгүйс нэг жишээ байсан. Тэр хүүхэд одоо ийм хашлахтай орон дотор хүүхдүүдээ бид нэр те унчих вэ, ингэчих вэ. Бид нар ер нь их айдаг шүү дээ. Хүүхдээ бэртээчих вэ. Ерөөс бидний их айдас бол
одоо тэр хүүхдийг ингээд янз бүрийн байдлаар бэртэх, гэмтээхээс их айдаг юм шиг байна. Тийм учраас ийм хашлахтай орон дотор ингээд байлгадаг. Тэгтэл яг Монтессори энэ одоо арга барилаар аваад үзэх юм бол ямар гоё юм бэ л гэсэн. Яг би яг ингээд өөрийнхөө ингээд одоо амьдралын жишээнээс дурдах юм бол би ингээд өөрөө 5 хүүхэдтэй. Тэгээ мэдээж яг анхны хүүхдэрээ бол одоо олонний жишгээр гэхүү те ерөөсө төрсөн л бол ингээд менежер авч өгөх юм шиг ингээд өндөр ороод өгчдөг. Тэгэл нөгөө мэдээж яг ингээд их хүн юм чинь нойр мөлдөн зүрх мөлдөн хажуудаа аваад унтад нь орноос орж исэн удаа байна. Гэтэл ингээд сүүлийн 2 3 хүүхдэр ерөөхдөө бол ялангуяа сүүл хамгийн баг дээр 5 дахь хүүхдэр бол ингээд байнга газар тэгтээ яг өвлийн нөхцөл бол мэдээж яг жоохон бааз зэрэг өндөрдөг юм л дөө. Сэрүүн байгаа учраас орчин самараа тий. Тэгээд нөгөө газар ингээд унтуулсан чи их олон давуу талууд байсан. Нэгдүгээр хүүхд маань өөрөө заавал унтах болохоор одоо тэг унтууцаал тий. Одоо нөгөө ялангуяа хөдөлгөөнд ороод ирэхээрээ нойр нүрх юм бол өөрөө орон дээрээ гараад унтчих боломжтой. Тийм байдаг. Сэрлээ ээж аава намайг аваач гэж нөгөө уйлж дохио өгөх биш. Орноосоо буугаад ирэх боломжтой. Тийм бай. Тэгээд дээрэс нь бас агаа анаа нар нь бас ингээ хөөрхөн дүүгээ хайрламар нь шүү дээ тий. Менежер орон дотор орчход чи надад ор ивдлээ гэл тий ингээд өмнө тэдэг байсан бол одоо яасан хажуугаар нь ороод хөвтчих боломжтой. Бэ гэд би өөрөө хажуугаар нь ороод бүм гэж бүүгэлэхэд тийм үү. Ямар менежер орон дотор нь орж чадахгүй шүү дээ. Заавал би авчгаад бараг тавих гэж бөө юм болоод бараг гар хуруугаа ингэж авдаг байсан бол одоо бол тавилаа хажууд нь бүм гэд бүүгэлэх боломжтой ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ нөгөө нам дор байрлсан орны давуу талууд үнэхээр их байдаг. Би юунд над сайхан санагдсан юм бэ гэхээр ер нь доор байгаа хүүхд бол их юмыг харна гэх юм уу. Өөрөөр хэлбэл тэр өрөөний нэг баримжаа. За ер нь ингээд дараа нь хөлд орлоож гисэн ер нь юмд нэг баримжаа юм чинь бүр тэр багаасаа. Гэтэл ингээд хаач байгаа юмуд ерөөсө ганцхан таац шигтэй хэлнэ гэдэг чинь тий. Тэр бол үнэхээр одоо хийх юмгүй болно шүү дээ. Хэрвээ тийм биш бол хүүхд чинь цонх харна, тэрийг харна ингээд янз янзын юм хараад энэ яг үнэндээ хэлэхэд айгүй ухаалаг санагдсан. Гэхдээ сая чиний хэлж байгаа энэ жишээнүүд энэ номон дээр байхгүй байсан ч гэсэн яг амьдрал дээрээс өшөө олон тийм баялаг жишээнүүд тийм юмуд гардаг юм байна гэж бодоосоо. Тийм. Ерөнхийдөө бол яг өөр ирэхгүй ингээд мэдээж ингээд манайхан ч бол нөгөө дөнгөж төрсэн хүүхдээ бас тодорхой хэмжээгээр ингээд одоо хайрлаад хүндэтгээд ихгүй өндөрт залах сонирхолтой байж байгаа тийм ер нь жоохон өндөрдөж байж хайгаад. Дээрэс нь минийх одоо магадгүй олон жоох хүүхдэд айлууд бас нөгөө битэж гимтгэж хөт гэж өндөрлөж байгаа л доо. Тэгэхээр чи яг нөгөө тухайн гэр бүл нөхцөл байдлаас хамаарат яг өөрсдийнхөө нөхцөл байдал нийцүүлээд орчингоод өөрчлөн хувиргах боломжтой байгаа. Дээр нь бас нэг юм байгаа. Ер нь бол эмх цэгц гэдэг одоо асуудал бол энэ бага насны хүүхдэд ялангуяа энэ номон дээр бас нэлээд онцгойлж бичсэн байгаа. Тэгэхээр эмх цэгтийн тухай нэг жоох ярил бас зүгээр байна. За би эмх цэгцгээд юун төрөд ийм бодорч ирж байна л да. Миний нэг уншижсэн ном дээрээс хүүхдээ яг олон хүүхдээ юм шиг өсөг гэж зөвлөмж өгч байсан. Та нэг хүүхдээ ч бай, нэлээд олон хүүхдээ ч бай. Ер нь бол олон хүүхдээ юм шиг. Тэрний яаж юм гэхээр нэг хүүхэд байхад тийм үү бид нар ялангуяа одоо ингээд нөгөө бүх юмыг өмнөөс нь хийгээд өгөхөд аягүй хялбар байдаг. Хувцсыг өмнөөс нь тайлаад өглөө, хувцсыг өмнөөс нь өлгөөд өглөө. Нилээн хэд болоод ирэнгүүт өмнөөс нь 5 удаа тий 5 хувцс өлгөж 5 оймс тайлна ч гэдэг юм уу тий одоо тийм тэр болгон асуудал болоод эхэлдэг. Тэгэнгүүт наа зах нь хувцаа бохирдсон бол угаалгын сагсанд хийнэ гэдэг ойлголт амар чухал болоод ирдэг. Нэг оймс хөлөрөхөд бол нүдэнд нэг торохгүй зүгээр нэг асуудалгүй тий. Гэтэл 5 хос оймс буюу 10 оймс ингээл энэ тэнд хөлрөөд ирэх юм бол асуудал болоод эхэлдэг. Тэгэхээр нөгөө эмх цэцдэг гэдэг ойлголт чинь ялангуяа энэ одоо тийм хүний төрлөх өвдөл гэдэг байгаа шүү дээ хандлагууд байгаа. Төрөлхийн бид нар эмх цэцтэй байдал дуртай. Хин ч гэсэн хөлөрсөн газар ороод ирэхээр сэтгэл ингээд тавгүйтэл те аливаа нэг энийг ингэчихсэн гэдэг ингэмээр идэг. Гэтэл яг тэр нөгөө эмх цэцтэй орчингоос хүүхэд бүр багаасаа тэрийг одоо ингээд нөгөө хэдийгээр өөрөө дуртай газар доо мөлөж очиод явж чадахгүй байгаа ч гэсэн нөгөө харах хүртхүү гэдэг юм чинь төрсэн цагаас хүүхдэд байгаа шүү те. Тэрнгүүрээ дамжуулаад орчноо ажиглаж идэг. Ажиглаад одоо хаана ээж минь хаана хоолоо хийж байна. Манай гэрийнхэн хаана хоолоо идэж байна. Хаана хувцаа тайлж байна. Хаана бие засаж байна. Гэх зэргийг хүүхд маань ажиглаж байгаа. Энэ бүхэн чинь амьдрал бас нэг төрлийн юу гэдэг эмх цэцтэй байдлыг. Сая чиний ярианаас над бас нэг юм бодогдоо явчлаа.
одоо 5 хүүхэдтэй айл. За эхний хүүхэд нь бол хамгийн их хохирогч хүүхэд юм байна. Яагаад гэвэл ээж ингээл бүх юм урнаас нь хийгээд өгчдөг. Анхны хүүхдийн чинь одоо тэгэл ингээл ясаа жинхэнэ ингээл гар дээрээ бөмбөрүүлнэ шүү дээ. 5 дахь хүүхдтэй очихоор одоо баларна шүү дээ. Тэр чинь тэгээд ерөөсөө баг одоо сая яриагаар бол одоо 5 дахь хүүхдийг одоо 5 хүүхдийн хамгийн сүүлд гэдэг бол нэлээд одоо эхний хүүхдтэй харьцуулахад их бөмбөрсөн гарн дээр бөмбөрсөн хүүхд биш юм байна. Гэхдээ 5 дахь хүүхэд нь илүү их бие даах чадвартай болох бас магадлал байж магадгүй гэж. Аха. Одоо ингэж бие даах чадвар гэдэг ингээд мэдээж хэрэг би одоо ээж хүн ч юм уу аав хүн ч гэдэм үү насан турш бид нар багш хүн ч юм уу те өөрсдийнхөө ажлыг хөнгөвчлөх гээд байгаа зүйл бол биш байгаа. Мэдээж хэрэг ажил хөнгөвчлөн өглөө бас цэцэрлэгтээ явж байгаа хүүхэд маань өөрөө хувцас өмсөд гэрээсээ гараад явж байвал хин хинт намар. А гэхдээ юу юунаас илүүтэй би чадчихлаа. Би товчоод чадчихлаа. Би өөрөө хувцас өмсөд чадчихлаа гэдэг тэр мэдрэмж маань буцаагаад хүүхдэд өөртөө их итгэл. Тэ өөрийгөө үнэлэмжийг нь өгч идэг. Тэгээ хүн болгон л наадах чи хүсэж байгаа. Хүн болгон л одоо хүүхдэд өөрөө хийгээ сурчаасаа гэж бодож. Тэгээд чадахгүй шүү дээ. Юунд байгаа. Одоо нэг яг ингээд нарийн ороод явах юм бол нэг одоо яг тэрнээс наар ийм асуудаг үндэ. Хөтөвч байна. Манай хот пампсаас харахгүй байна гэдэг нэг асуудал гарч идэг. За тий. Гэтэл яг мэдрэмтгий үед гэж одоо яг номон дээр дурдаад явна л да. Тэгсэн. Мэдрэмтгий үед. Нэгсэнтэй одоо энэ шинжилгээ ухаанаар бол одоо эдгээр сургууль мууч шинжилгээ ухаанд энийг юу гэж үздэг вэ гэхээр боломжит цонхны үе гэж бас хэлэгддэг байгаа. Өөрөөр хэлбэл памперсаа цаашаа аваад явах хаях тэр үе гэсэн үг. Тийм. Одоо тийм би өөрөө энэ памперсанд одоо энэ жихвэнд нэг удаагийн жихвэнд бийцэхгүйгээр эсвэл яг бийцмаар байгаа үедээ би хөтөвчин сухад бийцэх юм байна гэдэг тэр ойлголт хамгийн сайн авч чадах нэг үе байгаад байгаа байхгүй юу? Тий. Одоо тэр нь 10 сартаатай ч юм уу, 1 настай ч юм нэг хэсэг яг тэр үеийг олох хэвээр мэдрэх хэвээр гэж ойлгож байна тий. Одоо шиг ингээд хэл ярианы үе байна тий. Яг нөгөө хэл ярианы хөгждөг амьдрал ихний 6 жил хүүхдийн хэлээр маш эрчимтэй хөгждөг. Энэ үед нь нөгөө өмнөний жишээтэйгээ дурдах юм бол тий. амтын дод байх юм бол яг нөгөө хэл ярианы дахиад томорсон хойноос сурах асуудалтай тулгарна. Мэдээж яг гэхдээ өтөвчин дээр хоёул яа. Хөтөвчин дээр ярих юм бол хөтөвчин ярих юм бол төрсэн цагаас нь ахуулаад би нэг удаагийн чих баян хэрэглээд бай. Тэ? Нөгөө нойтон байна, хуурай байна гэдэг мэдрэмж хөвгт төдийлөг өгөхгүй. Тийм байна. Бараг ингээд гой саавн шиг ингээд бараг таатай мэдрэмж өгөн тэ ингээд гой ингээд төөнөөл тэ дулаан төөнсөн мэдрэмж өгч идэл. Гэтэл яах вэ? Аваа ээж гарна. Зарим хүмүүсд ингээд ийм ээж аваад бас ингээд би сонсчихсан. Манай хүмүүс ингээд бараг жихвэн ингээд авсан чинь за ингээд өмдөндөө ингээд бицчихлаа тий шийдлээ. Тэгсэн чинь ингээд бараг хөлийг нь дагаа шингэн урсан чи чочоод байна гэж байгаа байхгүй юу? За. Тэр нь болохоор нэгсэндээ яах вэ? Баян нөгөө би бицэслаа, миний өмд норлоо, хөлийг минь дарсаа шингэн урслаа. Би одоо хувцас солихгүй бол таагүй байна гэдэг мэдрэмж авахгүй. Харин тэгээд хөтөвчтэй төрсөн юм шиг л болох нь шүү дээ. Тийм бараг л тэр чинь би хөтөвчин суух ямар шаардлага байна? Тэрийг ойлгохгүй байна шүү дээ. Өмдөндөө бицэх юм бол нойтон, хүйтэн тухгүй учраас би солимоор байна. Сальсын дараа ямар таатай юм бэ гэдэг тэр нөгөө мэдрэмжийг хүүхэд харилцаа хамааруулж ойлгож байгаа байхгүй юу? Хөтөвчин дээр суухаар би норохгүй байгаад байна. Тэ? Мэдээж хэрэг эндээс энэ бүх ингээд одоо миний ярьж хөтөвчч бай, хэл яриач бай. Амархан бол зүйл биш. Амархан бол биш. Ээж аваад хүчин чармаал шаардна. Гэхдээ та магадгүй өнөөдөр ингээд яг ингээд бага нас, балчин насанд нь хэдий чиний хүчин чармаалт гаргана. Төдий чиний явандаа энэ хүүхэд маань яг өөрийнх нь бие даах чадвар өөртөө хариуцлагатай тэр иргэн болгон төлөвшүүлэхэд төхөн болж байгаа байхгүй юу? Одоо бид нар ингэдэж штэ наад захын одоо харилцаан дээр ярих юм бол хүүхэд ингээд нөгөө баярлалаа уучлаарай гэдэг үг одоо л нийгэмд бол ерөөсөө л нийгмээс шаардж байгаа зүйл шүү те хин нэгэн хүнийг самдгүй байлаар зогсон бол ч гэдэг юм уу хөлтөн дээр гэж бол уучлаарай магадгүй газар унсан юм чи аваад өгсөн бол баярлалаа гэтэл минийг бид нар нөгөө үлгэрлэн дөрөөд үзүүлэхгүйгээр чи хэл гээд шаардах юм бол те чи уучлаарай гэж хэл гэх юм бол тэр хүүхдийг сурахгүй яа тэгэхээр би уучлаарай гэж хэлмээргүй байх ч намайг хэл гээд ах юм миний дотор мэдрэж байгаа мэдрэмж үг хоёр зөрөөд ойлгомжгүй гэтэл бид нар яг тухайн үйл процесстэй ингээд хамааруулад магадгүй би хүүхдээ санаандгүй байдлаар одоо гарын нэггүй хүрчлээ л дээ уучлаарай минийхөө гэх юм бол хүүхд маань энэ дээрээс намайг
энэ жишээн дээрээс ийм үед хүүхэд ийм үед уушлах гуйд юм байна гэдэг юм. Ийм үг хэлдэг юм байна. Ийм үг хэлдэг юм байна гэдгийг нөхцөл байдал кейсэн дээр ойлгож байгаа байхгүй юу? Тий. За тэгээ бид түрүүний хамгийн анхны миний ярьж ирсэн энэ хүүхд хүмүүжүүлэх тухай бидний ойлголт ямар их одоо зөрүүтэй байна вэ гэдэг. Жишээлбэл энэ номон дээр одоо хүүхдийн өнцгөөс харах гэж байгаа. Тэгэхээр ер нь бол сая яриач гэсэн юу харуулж байгаа юм бол бид нэр өнөөдрийг одоо Монгол ёс заншил одоо эртний хүүхдэд хүмүүжүүлж исэн гэж тэр үзэж байгаа тэр бүх юм бол хүүхдийг гаднаас нь өөрчлөх гэдэг. Янз бүрийн сургаалаар янз бүрийн одоо эсвэл одоо алганы амд үзүүлдэг ч юм уу тийм ээ. Ер нь хүүхдүүдийг одоо арьс маханд нь мэдрүүлэх гээд хүүхдийг гаднаас нь ингэж өөрчилж одоо хүмүүжүүлэх болохгүй мэдүүлэх ийм ажил ингээд хийх оролдож байна. Тэгэхээр энэ байдал ингээд эсрэгээрээ ирэхээр тэр нь юун дээр харагдаж байна вэ гэхээр хүүхдэд хандах хандлага том хүний зүгээс хүүхд рүү биш хүүхдийн зүгээс том хүн рүү хандах гэсэн хандлагаар хэрэглэдэг. Тийм учраас хүүхдийн зүгээс харах гэдэг одоо тухайн энэ ном бол үндсэндээ бол тэр хандлагыг илэрхийлсэн одоо агуулга байгаа шүү дээ. Тэр талаас нь жаахан дэлгэрүүлээд юу ярьж болох вэ гэж. Одоо ингээд бид нэр жишээлбэл ингэдэг л да одоо номын дэлгүүрт хүмүүс ороод тэгэл хүүхэд нь ингээл одоо сая өчигдөрхөн бид нэр яриад инээлдэж ил ингээд нэг ном аваад ингээ хүүхэд нь ингээд үзчихсэн чинь ээж нь тий нэг бол одоо гээ наадах чинь юм энийг авъя хүүхэд нөгөө ном хайлтаад ээжийнхаа хийснийг л авдаг өөрөөр хэлбэл хүүхэд бол ээжийнхаа харснаар сонголт хийж байна тий яг наадах чи одоо бид нар хамгийн түрүүнд ингээд гисэн шүү дээ хүн бос төлөвшөх гэдэг дурж ирсэн шүү тий энтэй босож уймаар байна л да. Яагаад вэ гэхээр нөгөө хүүхдийн өнцгөөс харна гэдэг чинь нэгсэндөө хүүхдээ энэ хүн бол өөрийн гэсэн үзэл бодлоо тустай бие хүн гэж хүндэтгэж үзсний үндсэн дээр хүүхдийн өнцгөөс харж чадж байгаа байхгүй юу? Үгүй ээ. Өөрийн гэсэн үзэл бодолтой биш, өөрийн гэсэн бодолтой тэрийгээр амьдрах учиртай учраас тэрийг дэмжих ёстой гэж. Тийм. Яг нөгөө хүүхдийг одоо тийм бид чинь хамгийн гол нь одоо би хүүхэд гаргалаа гэд би өөрийнхөө миний хувилбарыг гаргаад байгаа бол биш. Тэр хүүхэд чинь тусдаа өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн сонирхолтой, өөрийн гэсэн онцлогтой би хүмүүс төвшгöd байгаа. Тэр үед нь одоо ялангуяа нөгөө юу гэдэг тусдаа би хүн одоо яг Монтессори гэдэг ингээд бүхлээр авч үзэх юм бол ерөөсөө л хүүхдийг хүндлэхээс эхлэдэг байгаа байхгүй юу? Нэгсэндээ хүүхдийг хүндлээд чинь хүүхдийн өнцгөөс альвыг харж чадаад. Хүүхдээ ууралд бухимдаад ингээд хүүхд маань бухимдлаа тий. Хүүхдээ хүндлэнэ гэж яг юу гэлээ. Хүүхдээ хүндлэнэ. За одоо ингээд хүүхд маань яг би хүүхд рүүгээ хайрыг хилээд байгаа юм уу? За хайрыг чилж байна. Хайраас өөр юм хэлж байгаа шүү дээ. Хайрыг бас хэлэх байх. Үгүй бид нар чинь бүгдээрээ хүүхдэд хайртай. Энэ дэлхийн бүх хүмүүс хүүхдэд хайртай. Тэгж чадах юм болоо. Тэгэхээр бид нар ялгахгүй бол ялгаж ойлгомжтой болох хэрэгтэй байхгүй юу? За би зүгээр яг амьдралын жишээс авах. Одоо ингээл за өчтөрх бас явдлыг нэг дуртай л та. Өчтөр ингээд манай охин том охин маань амар ингээл бухимдаал ингээл уурлал нэг дүүтэйгээ хамт тоглож байгаад дүүн толоо минь ураачлаа л та. Тэгсэн чинь нөгөөх маань ингээд амар бухимдаад уурлаад хөлөө дэвсэл ингээл ууралж байгаа байхгүй юу? За тэгэж. Тэр үед нь би яг надад хоёр сонголт байгаа байхгүй юу? За нөгөө шууд би чамаас том учраас би чамаас илүү учраас гэдэг байдлаар хандаад чи дугаал гэдгийг хэлж болно тий уйлха болчих захиргаадаж болж байна. Энэ бол нэг хувилбар. Гэтэ энэ бол амарчтай хувилбар биш тий. Нөгөө чаддаг хувилбар. Аюу тийг хийхэд амархан хувилбар. Тий. Гэтэл нөгөө төгөр би хүүхдийн өнцгөөс хараад үзье. Үнэхээр энэ хүүхэд маань өөрийнх нь хийж ингээд тоглоод ингээд өрөөд байгуулсан байсан юм нураачлаа. Хүүхдийн хувьд бол энэ бидний өнцгөөс ал заа нэгээс тоглоом нураачлаа. Гэтэл тэр хүүхдийн хувьд бол магадгүй энэ өөрийнх нь хичээл зүтгэл гаргаад барьж байгуулад тэндээсээ ингээд бас ингээд таашаал мэдрэмжийг аваад хийж исэн одоо ажил нь байсан байна. Гэтэл тэрийг ингээд хин нэгэн ирээд зөвшөөрлөгөө нураачлаа. Тэгэхэд тэр хүн одоо бидний ажиллаж исэн
арайч юм уу хийгээл ингээл хийжсэн юмэг маань хин нэг ирээд дундуур урцтаас ингээд ингэчих юм бол бид нар яг хүүшээ юу болж байгаа юм бэ гэж бохомдох байсан тийм үү? Компьютер дээр юм чи алга болчихвол яадаг үлээ бид нар ч өснөр гэл ингэдэг. Яа тэрэн шиг адилхан бид нар хүүхдийн өнцгөөс харах юм бол хүүхдэд маань ямар мэдрэмж төрсөн бол. Тэр үед нь би хүүхдээ хүндэтгээд тэ энэ дэр хүнддэг үгүй оруулаа хүндэтгээд миний хөө яасан чамд ямар мэдээж төрсөн байна вэ? Сая ингээд үнгээр одоо хүүхдээ ойлгохыг хичээж авах юмсан то. Миний хүн айгүй гоо ингээд юм барьцсан байсан чинь дүүчээр нураачлаа тий. Чамд амар хэцүү байгаагаа ээж нь ойлгож байна. Нэгсэндээ би хүүхдээ ойлгохыг хүсэж байна. Би чамааг одоо чиний наа мэдэрж байгаа мэдрэмжийг чинь би хүндэлж чинь гэдгийг илэрхийлж байгаа байхгүй юу? Үгүйсгэж байгаа биш. Тэгэхээр чи яагаад уурлаад байгаа биш. Тэгэхээр тэр ээж нь очоод хүүхдтэй яг өөрт нь төрдөг мэдрэмж тэр компьютер дээр бичижсэн юм алга болоход юу болдог вүлээ яг тийм юм болчлоо яг надтай адилхан гэж ойлгох явдал үстэй. Тийм ер нь бол тэр чинь яасан энийг л хүндэтгэл гэж яриад байгаа тийм үү? Тэрнээс биш үгүй энэ жоох юм чинь тэрний энэ нэг тоглоом яах вэ тэгэл яг өөрийнхөө бодлоор тэр нэг тоглоом нураа нуу вайн уу тэднэрт одоо том хүн бол жижиг юм шиг харагдана шүү дээ. Тийм. Тэгэхээр тэгж үзэхгүйгээр энэ бол яг надтай адилхан ийм проблемд орсон байна гэж бодно гэдэг маань хүндэтгэлээ яриад байгаа гэсэн үг тийм. Нэгсэндээ би хүүхдийн одоо хийж байгаа зүйлийг ч байна уу хүүхдийн мэдрэж байгаа мэдрэмжийг үүсгэхгүйгээр чиний мэдэрж байгаа мэдрэмж яг л минийхтэй адилхан үнцэнтэй. Яг л бодит үнэн. Тийм. Одоо би гуниглахаараа амар тий нэрнгээс надад хэцүү байхаараа яг хэцүү байдаг мөртлөө хүүхд байна хэцүү байхаар за сүртэй юм биш. Чиний хэцүү байгаа мэдээ яг адилхан л гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр хүндлэн гэхээр чинь ингээл хүндлэл гэдэг чинь өөр шүү дээ. Хүндлэн одоо шүтэн мундна гэж арай нэг жоохон өөр ойлголтоос би салгах гад яриад байна. Зүг. Тэгэхээр яг надтай адилхан гэж ярьдаг. Одоо бид нар барууны кино янз янз юм үзэхэд бол ингээд дээрээс нь ингэдэггүй яг ингэж хамт сууж агаад яг ингээ хүүхдтэй том хүнтэй ярьж байгаа юм шиг ярьдаг. Тэр бүх харилцаа чинь биднэрт бол тэрийг энэ талаас нь ойлгох хэрэгтэй л гэж сая яриад байна шүү дээ тий. Нэгсэндээ л ерөөсөө одоо яг энэ номыг бас очиулах хэвчтэй бид нар нэг ажил уу тоглоом уу гэл нэг хэд хэд үгэн дээр бас ингээд зөрчилдөжсэн тий. Гэж яхад нөгөө хүүхдийн хийж байгаа зүйл бидний нүдэнд зүгээр л нэг тоглоом юм шиг мөртлөө хүүхдийн хувьд энэ өөрийгөө бүтээж байгаа, өөрийгөө төлөвшүүлж байгаа тэр чухал ажил нь болдог юм а гэдэг утгаар бид нар нэг үгэн дээр төгссөн байгаа даа. Яг त ингээд нөгөө амьдрах ухааны хичээл хийжсэн тий. Тэгэхээр яг саяын яриан дээр айгүй чухал одоо ялангуяа эцэг ихэд тэ бид нар ярилцах нэг юм байна. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийнх нь танаа хүүхдийн тэр тоглоомыг нураагаа тайцсан энэ процесс тэнд хоол хийж исэн ээж сонсоод тань одоо ямар ядаргаатай юм бэ? Одоо бол чи одоо их чинь байж дүүгээ гэдэг нэг иймэрхүү маягаар харьцаа явчихдаг. Тэгэхээр яг үнэндээ хэлэхэд чиний бидний ярих гээд байгаа асуудал бол яг тэр дотор очиод яг яасныг мэдээд тийм үү? Өөрөөр хэлбэл тэр хоолоо одоо орхино. Очиод ингээд тэн дотор ороод яг л одоо өөртөө тулгарч байгаа асуудал шиг тэрний учрыг ингээд яриад хөрөөд тэр бүх асуудлыг нэг одоо зөв зүйтэй шийдэхэд нэгдүгээрт тэр хүн тийм сэтгэл байх хэрэгтэй. Хоёрдугаар цаг гаргах ёстой. Гуравдугаарт тэрийг чухал гэж үзэх ёстой гэд их олон юмны нийлбэр очдог. Гэтэл биднэрт бол айгуу тийм юмыг хурдан шийддэг. Энэ номдоос байлаа. Ер нь юмыг цаг гаргаад учрыг нухацтай ингэж одоо нөгөө надтай адилхан гэж үзвэл хүн тэгж үзэн шүү дээ. Надаас доор амтан гэвэл хүн чинь тоохгүй шүү дээ. Тэгэхээр ер нь хүүхдийн хүмүүжил гэдэг бол энэ ном дээр ч гэсэн маш их ярьсан юм. Хүн хүүхдтэй нухацтай харьцах хэрэгтэй. Яг л өөртөөгөө адилхан хүнтэй харьцаж байгаа юм шиг хүндлэлтэй харьцах хэрэгтэй гэсэн энэ байдлыг л яриад байгаа шүү. Тийм. Гэтэл бид нар нөгөө хүүхдийн чинь за энэ ч одоо жоохон хүүхд юм чи те энэний асуудал жижигхэн проблем тийм үү. Тийм учраас гээд бошуухан тэрийг одоо үгүйсгээ тэр асуудлыг шийдэхгүйгээр ингээд одоо үгүйсгдэг тэрийг одоо асуудал биш гэж хайдаг. Тэгэхээр энэ байдал чинь нөгөө хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр л чаддгүй юм л тэр юм шиг. Манайхан ингэдэж шүү дээ нөгөө
нөгөө жижиг хүүхдийн асуудал жижиг том хүүхдийн асуудал том гэдэг шиг. Ба яг үнэ. Энэ дээрээс яг ингээд тэрийг ингээд жишээ авах юм бол одоо нөгөө би магадгүй дүт замыг сонгоод хурдан шуурхаа түргэн арга хэмжээг авахыг бодоод тий пад тэгэл арга хэмжээ авчи. Гэтэл буцаагаад нөгөө бидний эм чин бие хүү болж төлөвшөх гээд байгаатайгаа холбох юм бол хүүхэд маань нас бие гүйцэд тий том болоод магадгүй одоо тийм хэрэг бидний одоо тийм бие нөхрөө бодох ч юм уу одоо минь нөхрөө жишээ авъя л да тий намайг ингээд гүнгэлцсэн байж хахад намайг ингээд бухимдсан тий алиасаа ингээд бухимдаад ирсэн байхад яасан юу болсон аль дээр юу болоод яагаад бухимдсан гэсгэл гаргаад асуудаг нэг хүн байхад одоо тийм асуух юм бол надад мэдчихэрэг тэр таатаа санагдана тий тэгэхгүй эсрэгээрээ би ингээд ёо гэж амар ингээд бухимдаал ороод ирсэн чинь за юу сүртэй яасан за сүртэй ингээд өөдөөс тэх юм бол надад тэр яах вэ үнэхээр таагүй мэдрэмж төрүүлсэн чиний асуудлыг хуваалцах хэрэгтэй тий тэгэхээр чинь баг дээр нь ийм дадал хөвшөд сургана гэдэг чинь буцаагаад тэр хүүхэд маань том болоод хин нэгний эхнэр хин нэгний нөхөр болоод буцаагаад өөрийнхөө хайртай хүнийг чи яасан яагаад өнөөдөр ингэ бухимдсан байгаа гэж чин сэтгэлээсээ асууж чаддаг нэгнийг л бид төвшүүлэх гэдэг байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр эхнэр нөхөр болсон хүмүүсийн хоорондын өдөр тутам тулгардаг одоо жишээ авлаа. Тэр 2 3 настай хүүхдүүдийн хувьд ямар асуудлаас ургадаг юм бэ гэдгийг сая ярьлаа шүү дээ. Тэгэхээр ийм маш олон зүйлүүд бүрэлдэжээж нөгөө бие даасан за одоо авгаа нөхөр одоо болох юм бол гэр бүлээ аваад явах эцэг бол эцэг шиг эцэг их бол эцэг шиг их шиг их болох тэр бие даасан хүн болж боловсроход бол энэ хүүхдийн хүмүүжил одоо их чухал юм аа гэж. Бие хүн бол төлөвшнөгөө дам ерөөсөө л нөгөө амьдрал бэлтгэж байгаа. Угаасаа энэ хүүхд маань том болоод сургуульд яваад тусдаа бие даагаад амьдраад те гэр бүл болоод ингэ явж хахад тэр нөгөө ухааныг л суулгаж өгöd байна л да. Жижигхэн асуудлыг жижиг дээр нь шийдвэрлээд дараа учрах том асуудлыг шийдвэрлэх арга ухааныг л хүүхдэд зааж өгөх төлөвшүүлэх гэдэг. Тэр чинь эхний бүлгийн тухай энэ номны одоо анхдагч яриаг ярьж байгаа учраас ингээд айгүй олон асуудал руу сая орчих шиг боллоо. Дараагийн бүлгүүдийг бас арай ингэж одоо чиглэсэн, фокуслсан хэлбэрээр явуулах хэрэгтэй байх. Эхнийх бол одоо жоох юм задгаа хэлбэрээр болчлоо. Гэхдээ биднэрт бол ярих юм маш их байдаг. Өнөөдөр бид нэр энийг ингэж хэрэг болгоод ярина гэдэг маань энэ номыг одоо сонирхож унших хүмүүс ер нь нэг тийм Монтессори гэдэг нэг тусгай хэмнээ тухай биш. Өнөөдрийн бидний хооронд болж байгаа бидний хүүхдтэйгээ болж байгаа энэ проблемыг яаж харах вэ? Бид нар тэрийг яаж шийдэх үү гэдэгт одоо тус нэмэр болно гэсэн үүднээс цаг гаргаад тэгээ дараагийн одоо